Ингээд оронтой хасагдаад ирэхтэй зэрэг энэ жил тэтгэврт гарах өндөр насны тэтгэврт гарах 7000 гаруй иргэн байгаа. За бид одоо тэтгэврт гарна шүү гэдэг мэдээлэл өгчихсөн байж байна. За эдгээр хүмүүс маань 36 сарын цэцэг тэмцэх тэтгэмжээ авах хэрэгтэй. За энэ асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй шүү гэж. Улсын төсөв дээр 25 оны улсын төсөв дээр 250 гаруй тэрбум төгрөг суучихсан байж байгаа. За тэтгэврт гарах хүмүүсийн одоо өмнөх жил төлөвлөн шүү дээ. За энэ асуудлыг нэгдүгээр шийдэх нь зөвөө гэж. Хоёрдугаар мөн одоо энэ цонхтолтой холбоотой ажилгүйдлийн даатгалын сангаас 86.1 тэрбум төгрөг гарах ёстой. За энийг бас одоо төсөв дээр тодтогдох ёстой шүү гэсэн байр суурь илэрхийлсэн. За манай салбарын хувьд бол 9%-аар тооцож үзэх юм бол 533 орчим одоо ажилтан цомгдох байгаа юм. Гэхдээ энэ та бүхэн манаас зөв мэдээллүүдийг өгөх хэрэгтэй иргэлттэй. Энэ бол жирийн ажиллаа хийгээд явж байгаа одоо тэрийн аль багч гэхээсээ илүү чигүүргэнд давхцчихсан одоо янз бүрийн менежерээр томилогдсон чигүүргэнд давхцаад маш олон одоо хүмүүс байж байгаа шүү дээ. Өдөрт халдсан шалтгаан хүмүүс голчлон чигүүргэнд давхцыг арилгасан. 14400 иргэн одоо байгаа төрийн албагч энэ маань үндсэндээ чигүүргэнд давхардсан удирдах албан тушаалтан гэж байгаа шүү. За ингээд 533 одоо хүн байгаа юм байна гэж үзэхээр за манай дээр 300 орчим жишээлбэл оронтой байдаг юм байна. За бусад салбарууд дээр ч гэсэн одоо юу н оронтойнд байгаад байдаг. Гэхдээ томилгоогоо хийгдээгүй. Ямар нэгэн байдлаар саасан. За эхлээд эдгээрийг дараа мөн тэтгэврт гарах хүмүүсээ хас тооцоол ингээл айхтар бужигнуулахын төрийн албачнуудаас ажил амьдралаа залгуулж байгаа хөдөө орон нутгийн маш олон төрийн албагч нар байна шүү дээ. Тийм ч бас айхтар бужигнуулж болохгүй. Юу н давхцчихсан чигүүргэн давхцсан хүмүүсээ голчлон чөлөөлөх асуудал байна. Ер нь одоо энэ төсвийн хэмнэлтийн тухай хуулиар эргүүлэн татагдах одоо нөхцөл төрчид байгаа энэ худалдан авалтын зардлууд 500 орчим тэрбум төгрөг гэж байна тийм. Энэ бол шууд иргэдийн одоо амьдрал шууд нөлөөлөл үзүүлэхээр тийм одоо эрүүл мэндийн салбарт нэгэн яралтай тоног төхөөрөмж худалдаа авч гэдэг юм уу энэ зардлууд байгаа юм л да. Тэгэхээр энийг та харав ер нь харсаа би одоо эрүүл мэндийн салбар дээр бас тодорхой хэмжээний мөнгөнүүд хасагдсан байна лээ. За яг манай салбар дээр 4.4 тэрбум орчим төгрөг байна. За энэ маань бид нар өнгөрсөн жил батлсан хуультай холбоотой шүү дээ. 5 сарын 31-нд тасалбар болгоод одоо сонгон шалгуурлын янз бүр зүйл яваагүй хөрөнгө оруулалтыг буцаад татах хэрэгтэй гэсэн. Энэ маань хэмнэлийн тухай хуулийн 13.1 дээр заажчихсан байж байгаа. Энэ бол үгүй янз бүрийн одоо хөрөнгө оруулалтууд барилга байшингууд байдаг ч юм уу тоног төхөөрөмж худалдаж авах тэгээд сонгон шалгуурлалт явуулаад тендер нь хугацаанд зарлагдаагүй за зарлагдсан ч гэсэн янз бүрийн гомдол үүссэн зүйлүүдийг шууд татна гэсэн хууль байхгүй бид нар өнгөрсөн жил баталсан хууль тэмдэлтэй хуулийн 13.1 дээр хийгээд өгчихсэн байсан. Тийм учраас манай салбар дээр 4.4 тэрбум орчим төгрөг байна. За зарим салбарууд дээр байх шиг байна одоо 30-40 тэрбум төгрөгийн зүйл татагчлаа гэдэг. Энэ маань нэгдэлтэй би энэ хуулийг бол өнгөрсөн өнгөрсөн парламентын үед бол дэмжиж баталсан. Бид нар төсвийн сахилга бат гэж зүйл байх хэвээр. Нэг нөгөөлөхөд худалдаа авах хуулийг бид нар яаралтай шинжлэх хэвээр. За тендер авдаг цүнхний компаниуд маш их болчихсон. Таныг тендер авангууд өөрөө ямар нэгэн одоо мэргэжлийн ажилтан энэ байхгүй мөртлөө цүнхөө ойрч тендерт оролцдог. Таныг авангууд тантай барьцаа таныг шүүхэд өгчдөг. Эсвэл сангийн гомдол гаргаад за би гомдлоо татчих тэдэнд төгрөг өгчих гэдэг зүйлүүд байсан шүү дээ. Тийм учраас энэс нэгдэлтээ сэргийлээд энэ хуулийг би бол дэмжиж байсан. Гэхдээ одоо бид нар худалдаа авахын хуулийг маш тодорхой болгох хэрэгтэй. Танахаас эргүүлэн татгаж байгаа 4 тэрбум төгрөг дотор ямар зардлууд? За аймагуд дээр баригдах ёстой байсан зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн барилгын асуудлууд байна. За зарим нь тоног төхөөрөмжүүд байж байна. Одоо бид нар чинь өнгөрсөн хугацаанд бас хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ч юм уу одоо манай салбарын барилга байгууламж нь баригдаад бэлэн болчихсон. Дотор нь тавих ёстой тоног төхөөрөмжийн зарим зүйлүүд байна лээ. Гэхдээ бид нар хуулиад авах хэрэгтэй. 5 сарын 31-ний дотор бүх зүйлийг ян там болгох гэсэн болгож чадаагүй л талтнаа. Энд тэгээд татагдаагүй юу зарлагдаагүй шалтгаан нь юу гэж тайлбарласан бэ? Уу яг хөө тэгээд яамдууд худалдаа авах гэж янз бүрийн шалтгаантай шүү дээ. Тендерийн материалын зураг төсөв магадгүй болоо. Тэгээд тиймэрхүү л одоо материалын бүрдэлтийн асуудлууд байгаа шүү дээ. Янз бүрийн. Энд тэгээд хариуцлагын хийн үлээх вэ? Гоода тэгэл айхтар хариуцлага гэхээсээ илүү эхлээд энэ соёлыг ингэж хэвшүүлэх хэрэгтэй л дээ. Бид 2025 оны төсвийг бид нар яаж батлуулаа тий? Хамгаалалт нийгмийн аргалтай шаардлагатай гэж ирэмблээд авчулсан зардлуудаа зарцуулж чадаагүй байгаа нь тухайн салбарын сайдуудын асуудал уу? Одоо тийм огцорсон сайдуудад хариуцлага энэ хуулийг дөнгөж энэ жил мөрдөж эхэлж байгаа. Аливаа хуульч нутагших тэр соёл сурах гэдэг чинь одоо дараагийн жилийн 26 оны улсын төсөв дээр бол салбарын яамдууд одоо улсын хурлын гишүүд маань ч гэсэн энийг хугацаанд нь одоо зарлаж хэрэгжүүлэх гэж шамдан шүү дээ. Энэ чинь одоо ингээл ихний жил нь мөрдөд эхэлж байгаа заавал нэг хүнд хариуцлага тооцох хэрэгтэй гэхээсээ илүү энэ соёлыг маш хурдан сурах хэрэгтэй. Халамжийн дадлыг ер нь хүүхдийн мөнгөийг хүүхдийн мөнгө танахгүй. Айгуу танахгүй. Энэ чинь хуультай шүү бид нар хуулийн мөрдөж.
За манай дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дээр энэ хамгаалалтын сайдууд маш сайхан хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байсан. Энэ маань хасагдах тоонд явж байсан. Гэхдээ өчигдөр орой өдөр сангийн яам дээр очиад энэ хуультай зүйл шүү болохгүй гэдээ авч үлдсэн. Тийм учраас манай салбар дээр айхтар танагдж байгаа зүйл байхгүй. Халамж тэтгэвэр тэтгэмжгээд дандаа хуультай нийгмийн харилцаа зохицуулж байгаа зүйл өчүүд. Ипотекийн зээлийн журамтай холбоотой амар ажлууд хийж байгаа эцэлэгдэг хүлэгдээд байгаа тийм. За би одоо яг ипотек дээр барилгын хамтаа бас ярих хэрэгтэй зүйлүүд байгаа юм байлээ. Тийм учраас энийг судалж байгаа хэдүүлээ сайхан ярилцъя те. Баярлалаа. Ахмадын энэ Facebook холбоотой ямар